Зя хай. За өнөөдөр 9 сарын 10. 9 сарын 10. За дүүн төрөхөд одоо 2 хоног дутуу байна. За тэгээ амино битээр өнөөдөр энэ доор ингээ эдгээр зургнуудаас аль нэгийг нь сонгоод тэгээд зурна. Тэ? Зя битээр одоо зураг зурах гэж байна. За чи хагалчих. Алис өгс. Ээж олын, би олын. Аль нь? Энэ юм уу? Гоё л за. Нөгөө нэг нь. So cute. Хөрхмөлт. So cute. За аминагийн зурсан. Хөөрхөн боллоо. Энийг зурх юм бо? Зүрхтэйгөө? За. Би жодох мөнх. Тэг би чаднаа. Yeah. Болсон уу? За. Төглөөний 6 цаг болж байна. Одоо би бичлэгийг хийж байна. Бичлэгийг хэлүүлж байна. Хүн бол энэ бичлэгийг хийж байгаа бол ярьж болохгүй. Зарлж болохгүй. Гэтэл яг би бичлэгийг хийж гэж бодоод ижлээ. Тэг өнөөдөр болохоор урчин нэлээд өвдсөн. Тэг өнөөдөр болохоор хийсвэр хаалгаар тоглогдоод тэгээд одоо нэг миний ойролцоогоор 2 цаг мөгийн дараа л төрж байгаа. За одоо 9 цаг 30 минут болж байна. Ямар ч гэсэн дотор үзлэг цэвэрлэгээ хийлгээд тэгээд одоо тийшээ гарах юм шиг байна урчин. Энд чи эмчнэр яваад байгаа болохоор жоохон чимээгүй яахгүй болов. Тэгээд урчин бол ойрхон дуушаад байсан нэг 20 минут болоод 20 минут дотор ч нэг 7-8 минут болоод дуушаал 7-8 минут болоод дуушаад байсан. Тэгээ эмчтэйгээ ярьж байгаа. Өглөө нөө би нөгөө хийсвэр хагалгаанд төрөх байхгүй. Төлөвлөгөөд хагалгаа болохоор нэг юмсан маргааш хүртэл төр зүйлс одоо тариа хийлгэж ийм ууж игээд тэгээд юу яасан. Эмчтэйгээ ярилцаа төр тусал тариа хийж яа гэд хийгээд өглөө хүртэл төр торгоёо гэд ярилцаад тэгээд тусал тариагаа хэлчихээ сайхан унтаж амарсан. Тэгээд өглөө 6 цаг босоод цалгаан бичлэгээ хийлгээд тэгээд цэвэрлэгээ бас хийлгээд шоолоо төрөхөд хүлээж байна.
Амина дүүгээ харах юм уу? За. Харагдана уу? Эцэг тэгдэж жоохон царайг нь харуулж байгаа. За царайг харуулъя. Эвээ kimi тааргуулах юм. Сэж гараа. Сэж одоо эвээ харах. Тийм үү? Бачилээ. Эмээ гэдэг толгойг нь олж байгаа юм уу те? Харлаа Амина. Хасан. Ямар юм бэ? Хөөе юм бэ. Нөө дурган дээрх шиг харагдаж байна уу? Харагдчихэв үү? Эдээ. Аа. Шээснээс хийх бааснаас амархан. Цэвэрлэхэд үү? Аха. Хай. За өнөөдөр бол 9 сарын 19. За би төрөөд одоо 3 дахь хонжийн. Тэгээ 1-р төрхтөр төрсөн. Тэгээд 3 хоног би нэг өмнө Амина дээр болохоор нэг хийсвэрээр төрж исэн. Тэгээ нөгөө хийсвэр хийлэгжсэн хүмүүс ерөөхдөө ээж нэр аюу мэдэх бах. Хийсвэр хийсний дараа нөгөө одоо төрөлтийн өвдөлтийг бодвол нөгөө дараа нь өвддөг болохоор айгуу тийм баг зэрэг жоохон зовиортой 2-3 хоног болвол хин нэгний асаргаа хэрэгтэй, гэрийнхэн ойр дотны хин нэгний асаргаа хэрэгтэй. Тэгээ өөрийгөө нэг тэнхрүүлэх гэж нэг 3-4 бол хондог. Тэгээд шууд төрөнгүүтээ бичлэг хий гэсэн чинь юу тэр бичлэг мантай бүр өөрөө өвдөөд тэгээд айгуу одоо өнөөдрөөс бол одоо шархан мархан зүгээр болоод идгээд тэгээд хамаагүй гоё би тэнхэрсэн байгаа. Тэгээд одоо өнөөдөр болохоор бичлэгээ хийж байна. Тэгээд би болохоор нөгөө өмнөх төрөлтөн дээр болохоор нөгөө нэг одоо тэр чинь нөгөө нэг дөнгөж төрсөн ээж болохоор нөгөө сайн мэдхгүй. Тэгээд айгүй юу яасан? Нөгөө хамт ингээ нөгөө өрөөнд одоо нөгөө бусад өөр ээжүүдтэй ингээ хамт өрөөнд орохоор би айгүй тийм нөгөө гадуур ингээл камер бариач ч юм уу эсвэл ингээл хүн амтнаас ч юм уу ер нь ингээ нөгөө хажуудлынхаа хүнд ингээ саад болох гэхээр айгүй тийм саад талчаад одоо юу гэдэг саад болохоос санаа зовоод идэг. Тэгээ өмнөх төрөлтөн дээр нөгөө нэг 3 лөө 4 ээжтэй хамт нөгөө нэг өрөөнд ороод тэгээд нөгөө манай охин болохоор амар чанга дуутай уйлаад байсан. Тэгээд би нөгөө бусад хүүхдүүд болохоор нөгөө уйлахгүй ингээд нэг айгу гоё ингээд унтаад байгаа байхгүй. Тэгээд би манай охин болохоор нөгөө уйлаад байгаа болохоор би тэрэнд нөгөө нэг санаа зовоод гадаа ингээд нөгөө үүдэн цуугаад төхөлж ин тэр нөгөө ерөнхийдөө нөгөө төрсний дараа айгу тийм юу байсан. Жохон тийм юу гэдэг стресстэй гэдэг юм уу. Тэгээд нөгөө гадаа ингээд нөгөө сахиураа аваагүй учраас надад жохон юу байсан. Жохон баг зэрэг тийм хүнд байсан. Тэгээд энэ удаагийн төрөлтөн дээр болохоор айгу амар тустай нөгөө гэрте байгаа юм шиг юм гоё нөгөө тустай өрөөнд ороод тэгээд эмчилэгч нар нь ингээ байн ойрхон нөгөө өвчтнөрөө одоо ээжүүдийгээ үзээд айгу гоё тухтай байна. Тэгээд өнөөдөр одоо гарч магадгүй гэсэн. Тэгээд өнөөдөр болохоор нөгөө Аминагийн төрсөн өдөр тэгээд Амина байн дүүгээ ари тэгээд ээжигээ аваагаа дүүгээ айгу тийм санаж байгаа байх мэдээж. Тэгээд өнөөдөр ямарсан гаргах нь уу яах нь эмчтэй нь уулзж агаад тэгээ шийдэндээ намайг бол ээжийн хувьд бол одоо нөгөө хийсвэрийн сорвчин зүгээр байна. Тэгээ бүх юм шинжилгээ аваад одоо бүх юм сайхан зүгээр байна гэд миний хувьд бол тэгсэн. Тэгээ охиныг болохоор одоо нөгөө шаралтай байна гэд тэг өвчтөр үг нь гаргая гэд тэгсэн чинь шарын хувь нь өндөр байгаа болохоор маргааш гарах уу яг гэдгийг шийднэ. Ямарсан өнөөдөр бол ингээ байна гэд тэгсэн. Тэгээд өвчтөр бол ингээ байна гэсэн. Тэгээ өнөөдөр болохоор энэ чинь ямарсан үзээд юу гэх нү ямарсан би бол өнөөдөр том охины Аминагийн төрсөн өдөр болохоор сюрприз болоод айгу очимоор байна. Охиноос их санаж гин. Тэр болохоор юм 328 мөрий өрөөнд орсон. Тэгээд энэ болохоор нөгөө төлбөртэй өөр болохоор айгу амар юм бэлээ. Тэгээд хөрхэн чинь юм асарч чинь сахиур хийж байгаа хүн ингээд энэ чинь унтаж болно. Тэгээд энэ чинь хөрхэн буудантай ширээтэй зурагчтай тийм хөрхэн менежтэй охин энэ чинь унтжээ. Тэгээд энэ болохоор нөгөө шарлалтын аппарат тэгээд хүүхд болохоор нөгөө 3 дахь одоо төрснөөс хойш 3 дахь хоног дээр хамгийн их шалганы хүүхдэд гээд тийм байлээ. Тэгээд урч хэмжэнгөө ингээд юу яасан шарлагын аппаратанд ингээд ороод ясаа. Тэгээд ийм хөрхөн ширээтэй тэгээд энэ юутай хөргөчтэй пэйжтэй тэгээд энэ хөрхөн жижиг юутай тогоотой юм блэ. Тэгээ гэртээ байгаа юм шиг айгу тийм юу байсан тухтай байсан. Төрсний дараах тасаг маань байна.
тэгээд эмч маань өнөөдөр яханд үзүүлээ гэдгсэн. Тэгээ өнөөдөр гарч магадгүй бах гэж бодож байна. Тэгээ охиныг эмч үзээд тэгээ өнөөдөр гарч болно гинэ. Yes. Тэгээ одоо би гэс нүрэ бодоод хий. Тэгээ одоо имлгээсээ гаргаж байгаа болохоор. За одоо бид гурав имлгээсээ гаргаж байна. Тэгээ энэ ч болохоор хүүхдээ энэ чи үлгэдүүлээд тэгээ одоо гаргаж. За нэрэнч. Зя. За яг хөтөний хүмүүсийн бичиг баримт таавал амстай хэрэггүй. Тийм ээ. За стенэр. Жимбик сайх үл хөдлөлөө. Бид гурав имлгээсээ гараад ирлээ. Тэгээ одоо аминад юу авах гэж байна? Нэг торт тэгээ цэцэг авах гэж байна. Тэгээ аминад бид гурав очиж гин гэдгээ ерөөсөө хэлээгүй байгаа. Тэгээ сюрприз барих гээд. Тэгээ дүүгээ аминаа нөгөө баян асуугаад ирэх болж гин үү гэд хөрхийсэн санаад байгаа. Тэгээ гин сюрприз бариад орчихё гэж бодсон юм аа. Тэгээд өдөр төрсөн өдөр нь болохоор ямар ч гэсэн амар баярлах бах. Тэгээд гинт хаалгын тогшоол ингээл орондоо. Тэнгүүт амина ямар шүү арга гişин гарахыг бас харнаа. Одоо хүүхдийн зоогийн түлэжэр дээр ирсэн байна. Тэгээ одоо эндээс охин ямарч нэг харж агаад таалагдахаар тортын авнаа. Тэгэж юу вэ? Гадуур явсан чи ямар гоё юм бэ? 4 өдөр бүр имлэг дотор байсан чи гадаа гараад агаар суулсан чи ямар гоё ш. Ямарсан төлөж ирлээ. Ороод ямар торт таалагдах бол стrawberry тэрээс өөр юм байна. Энэ сайн хөөрхөн sweet is so sweet. Ямар хөөрхөн юм байна да. Түрүү жилээ энийг авч ирсэн шавнагийн төрсөн өдөр. Надад болохоор энэ сайн хөөрхөн. Энийг авах. Найрлах нь ямар хараад. Энэ юу нэмэр хөөрхөн юм байна ягаан эсвэл. Энийг авна. За бид гурав ямар ч гэсэн яачлаа. Торт аваад тэгээд торт аваад цэцгээ авчлаа. Тэгээд одоо орлоо. Тэгээд амин одоо ерөөсөө мэдээгүй байгаа ярьчихсан гэдэг сюрприз арай. За тэгээ бас дүүгээ одоо өндөр авах одоо харж байгаа болох. Оо яа. Замнахад төрсөн өдрийн минь төргий. Тэр яг дүүгээ давъя. Хайртай хинда. За хүслээ одоо дүлээгэр юм нөхө. За байж байгаа юм яхаа. Дүүгээ арах. Үнсэд үстэй минь ахаа. Үнсэг идрэн бэ нүү? Энэ итэр байна уу? Энэ итэр байна уу? Тэгэл явцдаа ургадаг байхгүй юу да. Хөмсг урахаас өмнө яарад гараад ирсэн юм уу да? Миний охин бас юу байсан ш. Хөмсг нь арай баг байсан ш миний охин. Ямар нарийн ачаал. Гэж яах вэ? Зүгээр нэг үнсчихсэн ингэж өнөр.
шиг дуур. За ийм юм нэр сонгосон байна. За би нэг уншаад өгч. Султан сандар бүжиглэн мосонго эмэрдэн үжин. За би нэрийг уншаа. Аха. Харин уншихгүй. Маа эмэн ундрах. Ац жаргал эмэн хайр. Мөнх хайр. Мөхчин. Заах нэрүүд. Энгүүн тэмүүлэн эмэрдэн адима эмэн жаргал эмэрлэн эмэнго. За. За юугаар принтер гаргаад тэгээд бияха будаад яах юм. Мэдгүй яах юм. Бодан тэгээ шууд тэгээ сонгох юм байна. Би чадах юм уу? Эхлээд жоо эндээс шүүсэн дээр юм шүү. За нэрнүүдээ хийж тавиад. Эсвэл шивэн бэн тоолоор. За. Нөө яг одоо яг болох гэж. За. Яа цанцара. Нэрвэ. Хин гэж уншаар өмнөх өөрөө чанга уншаар. Би уншиж. Гү чи уншиж чадна. Окей. Чи уншиж чадна өмнөх уншиж чадна. За уншчаа. Аминжин. Аминжинэ.